нийслэлийн удирдлагуудад хандаж иргэдийн зүгээс маш олон санал гомдол ирдэг. За сошиалор дамжуулаад санал гомдол ирдэг. За албан бичгээр өргөдөл гомдлоор дамжуулаад олон өргөдөл гомдол ирдэг. Нэг нь бол энэ бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах энэ эрх бол хангахдахгүй байна. Нэг өглөө босоход одоо хороолын дунд газар ухаад бизнес зориулалтаа байшин барилга барьж байна. Нэг өглөө босоод ирэхэд цэцэрлэгийн хашаан дотор, сургуулийн хашаан дотор газар ухаад хэн гэдэг ямар хүнээс чөлөө авсан мэддэхгүй ийм одоо үйл ажиллагаа явагдаад байна. Тэгээ энийг бол зогсоож өгөөч гэсэн үгсэж ирдэг. Тэгэхээр бид нар иргэдийн төлөөлөлтөд хурлаараа бол аж аргалтай Улаанбаатар гэх хөтлөөр ортлуулсан. За хүмүүсийн аж аргалтай амьдралын нэг хэсэг нь бол энэ өөрийн амгалан тайван, эрүүл аюулгүй орчинд амьдрахын эрхээ. Энэ эрхийг баталгаажлах үүднээсээ бол нийслэлийн судалгааууд бол нэг шийдвэр гаргасан. Энэ тухайгаа би танилцуулъя гэж бодож байгаа юм. Тэгэхээр одоо өнөөдрөөс хойш бол нийслэлийн орчин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах. За нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээсээ орон сууцны хороолол дундах нийтийн эзэмшлийн талбайд орон сууцны барилга нэмж барих, мөн бизнесийн зориулалттай контор барих энэ ажлыг бол зогсоож байгаа. Дахиж Батболдын гарын үүсгэлээр нэг ч юм шийдвэр гарахгүй гэж. За энэтэй холбоотойгоор одоо орон сууцны дундах хорооллын дундах ногоон байгууламж байгаа хэсгээр бол зөвхөн нийтийн зориулалттай автомашины зогсоол барьж болно. Автомашины зогсоол нь гэхдээ бол гадаргын ногоон байгууламжийг бол гэмтээхгүй газрын доорх 2 давхар 2-оос 3 давхар зогсоолуудыг барина. Дээр нь ногоон байгууламжаа сэргээж байгуулна. Эсвэл хүүхдийн тоглоомын талбай, спортын талбай байгуулах ийм шийдвэрүүдийг гаргаж авах болно. Тийм учраас Батболдын гарын үүсгэлтэй нэг ч одоо энэ ногоон байгууламжийг бүсгүйтгэсэн хороолон доторх. За мөн энэ захирамжийн 2 дахь хэсэгт бол сургууль цэцэрлэгийн эдлбэр газар дотор нэмж газар олохгүй. Сургууль цэцэрлэгийн эдлбэр газар дотор бол хэрв газар олохоор болох юм бол зөвхөн тухайн сургуулийг өргөтгөж суудлын тоог нэмэх. За цэцэрлэгийн хүүхдийн орны тоог нэмэгдүүлэх чиглэлээр өргөтгөл барих тохиолдолд бол газар олгоно.